Одоо Чехэд ажиллаж амьдардаг иргэдтэй зориулаад Чехийн нийгмийн халамжийн системд орж буй өөрчлөлтийн талаар мэдээ хүргэе. Өмнө нь байсан хүүхдийн тэтгэмж, амжиргааны тэтгэмж, орон сууц болон нэмэлт орон сууцны тэтгэмж гэсэн дөрвөн төрлийн тэтгэмжийг нийлүүлээд супер давка буюу супер тэтгэмж гэсэн нэг том тэтгэмжтэй болж байгаа гинэ. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр өмнө нь дээрх дөрвөн тэтгэмжийг авахын тулд одоо тус бүрт нь ингээд өргөдлөө гаргаж авдаг байсан бол одоо нийлүүлээд нэг л өргөдөл гаргадаг болж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр дөрвөн төрлийн тэтгэмжээс авдаг байсан өрхүүд 2025 оны 10 дугаар сарын 1-ээс эхлээд он дуустал хүсэлтээ гаргах ёстой байна. Хүсэлтийнх нь хариу болохоор 2026 оны 4-р сар дуусахаас өмнө гарна гинэ. Харин өмнө нь энэ төрлийн тэтгэмж авч байгаагүй хүмүүс одоо яг шив шинээр супер давка авч эхлэх хүмүүс болохоор 2025 оны 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд хэрвээ хүсэлтээ өгөх юм бол 90 хоногийн дотор хариу нь гарах юм байна. 2026 оны 1 сараас эхэлж өргөдлөө өгөх юм бол 30 хоногийн дотор хариугаа авах боломжтой гинэ. Тэгээд супер тэтгэмжийнхээ эхний олголтыг болохоор 2026 оны 5 дугаар сараас эхлэн олгох юм байна. За өргөдөл гаргаснаас хойш одоо нөгөө хариугаа хүлээж авах энэ хугацаанд тухайн өргөд энэхүү халамжтай холбоотой томоохон өөрчлөлт гарах юм бол одоо жишээ нь ам буйлын тоо өөрчлөгдөх ч гэдэг юм эсвэл нөгөө орлого нь өөрчлөгдөх ч гэдэг юм те. Тэгэх юм бол тэр дараа буюу 8 хоногийн дотор үүнийг мэдэгдэх ёстой гэж шүү. За өргөдлөө яаж өгөх вэ? Нэгдүгürt нь болохоор онлайнаар өгч болох юм байна. За энд харуулж байгаа MPSV.CZ гэдэг вебсайтаар ороод өгч болно. Эсвэл Янда гэдэг гар утасны аппликейшнаар өргөдлөө өгч болох юм байна. Хоёрдугаарт нь болохоор биеэр очиж өгч болно. Хөдөлмөрийн алба буюу одоо Ушат Працагийн айлч салбар дээр очиод биеэр өгч болох юм байна. Тэгээд яг ямар материал бүрдүүлэх, онлайнаар өргөдөл өгөх бол яаж өгөх гэх мэт одоо бүх шаардлагатай мэдээллийг энэ Ушат Працагийн сайт дээрээс харах боломжтой. Тэгээд сайтын яг аль хэсгээс нь олж авах мэдгүй одоо хайгаад олж чадахгүй бол зүгээр л Google дээр супер давка Ушат Працаг гэж бичээл хайгууд гараад ирчихлээ.